Hello guys. За өнөөдөр болохоор хэдүүлээ 2 дугаар хэсгээ явах чинь. Тэгээ хэдүүлээ өмнө нь болохоор сарын зорилгоудаа хийгээд зогссон. Гэтэ сарын зорилгоудаас өмнө хэдүүлээ энд ингээд за өөртөө таад хаанч календар оруулж өгч болно. Тэгээ хэдүүлээ энэ дунд зүгээр календар оруулж. Тэгээ календар ингээд гараад ирдэг байгаа. Тэнгүүд календар яг ингэж харагдана. Тэгээд энэ календар дээрээ бол ингээд нэмэх тэмдэг дээр дараад ажлуудаа төлөвлөж болно. За тэнгүүд за жишээл 12 сарын 25 оны 12 сар байгаа шүү дээ. Хэдүүлээ одоо өнөөдөр чинь 12 гэдэг чинь. За 13-нд жишээлбэл нэмэлтээр дарж агаад энэ өдөр day 3 видео оруулна гэдэг жишээлбэл биччихтэй. За тэгээд за жишээлбэл энэ дээр за инхийнхээ орно хүнсээ цуглуулна гэдэг. Хүнсээ цуглуулнаа гэж биччихнэ. Тэгээд энэ дээрээ болохоор хүнс цуглуулах листээ хэдүүлээ оруулаад өгчээ. За мах ногоо хүрэл. За ингээд хүнсээ цуглуулах листээ оруулаад өгчин. За яг адилхан пэйж үүсгэж байгаа учраас бүх зүйлээ энэ дээр бас ингээд календар дээрээ бас оруулаад төлөвлөлтөд өгчөж болно. Тэгээ энийг харахад ч гэсэн амархан байдаг. За ингээд харангууд одоо за тухайн өдөр юу хийх юм. За тэдний өдөр хүнсээ цуглуулна, тэдний өдөр тийм юмтай юм байна, эдний өдөр ийм арга хэмжээтэй юм байна гэх мэтчлэн бүгдийг ингээд нэг ийм календар дээр харах боломжтой. Тэгээд календараа бас ингээд олон зүйлүүдтэй холбож болдог үг нь бол Google календар. За тэгээд өөр одоо Outlook тэртээ маш их юм олон төлөвүүдтэй бас холбож ингэж интеграшн хийх гэж болдог байгаа. Гэхдээ би тэрийг ашиглаж үзег байгаа. Гэхдээ ийм зүгээр юм боломж байдаг шүү. Та ашиглах юм бол за энэ дээр мэдээж бас ингэж хэдүүлээ эмож байгаа өөрчлөж болно. Grocery гэдэг хаад үзье. Grocery гэж байдаг юм байна. За нэг ингэж тавьчих тий. Хамгийн гол ингэж харчих юм бол нөгөө ялахад айгүй амархан байдаг шууд хараад энэ дээр хүн цуглуулж нэрээ гэл ингээл. За ингэж нэг ийм гоё календар оруулж өгч болно. За хэдүүлээ ингээд сарынхаа зорилгоудаа хамгийн сүүлд оруулсан. Энэ буруучсан юм шүү дээ. За тэгээд 1 2 3 4 5 6 гэдэг ингээд сарынхаа зорилгоудыг оруулсан. За энэ дээр болохоор зургнуудаа өөрчилж болно гэж хэлсэн тий. Зургнуудаа болохоор Pinterest-ээс хайгаад өөрчилж болно. За дараагийнхаа хэсэг рүү оръё. За одоо хэдүүлээ сая 2026 оноо төлөвлөе гэдээ гарчгаа үүсгэсэн. За ийм cover зураг оруулсан, жилийн зорилгоо оруулсан, календараа оруулчлаа, сарын зорилгоо оруулсан. За энэ календар дээр болохоор ингээд энэчнээсээ ингээд хажуугаараа ингээд сараар өөрчлөлт харах боломжтой шүү зэ. За тэгээд сарын зорилгоудаа оруулсан. Одоо wish list-ээ оруулъя. Гэтэ та баярлалаа. Хааж өгсөн болно. Тийм учраас хэдүүлээ энэ баг хамгийн гоё хэсэг. Энэ жил миний худалдаж авах зүйлс. Та гэхдээ өөртөө ямар ч нэрээр оруулж болно. Тэгээд энийг хийхэд амар гоё байдаг. Яг ингээд нөгөө худалдаж авахыг хүсчихсэн бүх зүйлүүдээ гоё ингээд зурагтаагаараа ингээд оруулж өгдөг. Тэгээд дараа нь жил одоо тухайн жилдээ тэр зүйлийг ингээд худалдаад аваад тэгээд ингээд дарах мэдрэмж бол амар гоё байдаг. Тэгээд энэ бас хамгийн гоё юм шүү. За хэдүүлээ мэдээж gallery view гэдэг оруулчин. Яагаад гэхээр энэ зурагтай байдаг учраас. За ингээд gallery view оруулаад за жишээлбэл Google руу шууд орчиж байгаа маань. За жишээлбэл гоё Lambo авъя гэд биччихээ л та. Таад ингээд ер нь л таад өөртөө ингээд ямар ч машин оруулж болно шүү дээ. Тэгээд тэрийгээ би бол ингээд оруулцдаг. За ингээд машин орууллаа. Гоё зургийг орууллаа. Тэгээд болох гэлчихье. За тэгээд энэнийхээ өмнө бас зөндөө олон зүйлүүд оруулж өгч болно тий. Энийхээ доор нь ч юм уу хідэн дүүрэг цуглуулад явж байгаа зорилгоо биелүүлэхийн тулд ийшээ ингээд хідэн дүүрэг цуглуулад явж байгаа. За юу хийх юм, хизээ яг яаж авах юм гэл тий. Тэгээд энэ дээр гоё ингээд тэмдэглэлүүд бас ингээд оруулж болно. Одоо тэдэн сарын тэдний өдөр би яг энэ машиныг харсан. Яг энэ машин миний хүслийн машин би ингээд авахар төлөвлөж байгаа гэдэг ч юм уу. Комент үлдээгээд тэмдэглэлүүдээ бичиж болно. За энийг ингээд ороод харахаар ингэж харагдана. Тэнийг энэнийхээ эможиг машинаар ингэ соличин гоё. За дараагийнх дээр болохоор за шинэл бай гэж л та.
юунаас нь харчих дөө. Cruise handbags-аас нь харж идэг үл. Chanel-ийн цүнх авна гэд итгэлээ зөвөр олчих. Энэ дээр л таад өөртөө бүр ингээд яг гоё авах зүйлүүдийнхаа жагсаалтыг бол ингээд харж байгаад яг зургийг харж байгаад ингээд гаргачих болно. Одоо жишээлбэл яг хэдүүлээ хэнийг жишээл хэдэн төгрөгийн үнэтэй байна гэдгийг харж байгаад санхүүгээ тооцоолж байгаад авч болно шүү дээ. Тэгээ $5200 юм байна. За хэдүүл энэ гэхдээ 25-аас 26 оны cruise цуглуулгана гэх чинь тий. Тэгээд энэ зургийг нь бол ингээд бүр гоё гаргачих болно. Энийг нууч. За хамаагүй энэ гэхдээ амар сонир цүнх юм байна. За яг та дараа нь өөртөө ингээд оруулчих болохоор зөвхөн би бол ингээд зөвхөн энийг ингээд оруулчих. Тэгээд одоо энэ дээрээ жишээлбэл ингэж бичиж болно. To-do list оруулаад тэгээд $100 цуглуулах гэж хэлчихье. Энийг онцлчихье. За тэгэнгүүт бид эдийн wish list бол ингэж харагдчих байна. За энэ дээрээ гоё running shoes аан гэж. За өтгөө хамаагүй нэг бүү зам гэж биччихье. Тэгээ энийг гээд яг хайгаад явж байхдаа ингээ яг дэлгүүрээ судалтай авалт хийж байгаа юм шиг айгүй гоё мэдрэмжийг төрүүлдэг байхгүй юу? За шүүд энийг пүүцтэй болох. Тэг болно. За ингээд хэдүүлэнгийнх нь ингээ авах зүйлийн жагсаалт бол орж ирж байна. За тэгээд дараад нь за одоо болохоор жил явсан сар явсан авах зүйлийн жагсаалт одоо болохоор 7 хоногийн төлөвлөгөөгөө оруулж өгье гэлээ. 7 хоногийн төлөвлөгөө. За энийг мэдээж адилхан өнгөөр бодчихно. Хоногийн болохоор за 7 хоногийн болохоор хэвлээ. За галерейгаараа л оруулаад өчтөө би дандаа ихэнхдээ энийг ашигладаг болохоор амар гэж. Тэгж оруулаад тэгээд энэ дээрээ болохоор ингэж аваад төдөлсөжтэй оруулаад за энэ дээр ингээд за 7 хоног юу хийх юм? Нийт өдөр юу хийх юм те? За ивентэд оролцсон ч гэх юм уу. Төслийн танилцуулгын гэдэг ч юм уу те. За ингээд гих мэтчлэн ингээд доошоо оруулчихна. За тэгмүүд ингэж харагдана. Тэгээ дараа нь ингээд энийг чеклэхтэй болохоор хэдүүлээ ингээд шууд энд утснаас ингээд шууд чеклэж болдог. Хэмжээнээс болохоор уг нь шууд ингээд утснаас чеклэж болдгийг. Утсан дээр харуул та шууд утснаас ингээд чеклэж болдог шүү. За дараа нь би утсан дээр яаж харагдсан дараагийн бичлэг дээр оруулнаа. Энд дээр гоё бас өгнүүд бичиж болно шүү дээ. Өөртөө гоё ашиглагдахаар өгнүүд. Тэгээд duplicate хийгээд 1 2 за ингэж оруулангуудаа Pinterest-ээс гоё ингээ анимашн те 7 хоногоо дуусгаж байгаа юм чинь гоё анимашн girl гэж. Тэгээд дээд ай PNG. Тэгээ энэ нээж болох юм шүү дээ хөөрхөн за ингийн яг өөр гоё хөөрхөн зураг байна хаа. Энэ нээж болох юм шүү дээ энийг хач. Энэ ямар хөөрхөн character бэ?
За энийг л авчи та. За энийг ингээ оруулчихдөө. За энийг ингээд гоёор ингээд гаргачих болно л да. Би өмнө нь болохоор нөгөө энд нь хийжсэн. Тийм database нь устгах гэдэг болохоор. Энийг бас ингээд 1 2 гэдэг оруулчих болно. За ингээд шүүдэрсээр заглаад за одоо тэгэхээр хідүүлээ 7 хоногийн эзэмшин одоо зуршил дадал зуршлаа хянах ийм бас хуудсууд оруулж өгч болно. Зуршил. За энийг жоохон төвхтэй үсгдэг. Гэхдээ database-ээрээ оруулж агаад table view гэдээ оруулчихдаг. Тэгээд энэ дээрээ болохоор за тэгээд ус уух сонирхолтой хүн байвал тэгээд ус сууж сурна гэдэг юм уу. Дасгалын дасгал хөдөлгөөнгээ оруулж байна. Ингэнгүүтээ энэ дээрээ болохоор энийхээ нэрийг зуршил гээд миний дадал болгох зуршлууд. За энэ дээр болохоор хэдүүлээ чеклист оруулаад өгчнө. Тэгээ энийг нэгдэгт бол за нэг гэжээ. За ингээд эднийг өөрчлөөд бүх гээд size гээд за тэгээд эднэрийг болохоор ингээд чеклээд ингээд явчихна. Тэгээ өнөөдөр хийсэн хийгээгүй гэх мэт чинь. Гэтэ энийг маш олон аргаар дахиад өөр гоёор үүсгэж болно л та. За дадал зуршлаа ингээд үүсгэж чинь надад болохоор ийм юм байдаг хгүй юу? Уншсан номнууд одоо жилээр хэдэн номнууд яаж уншсан байна. За дээрэс нь бас ямар кинонууд үзсэн байна. Тэр киноны сэтгэгдлүүд, тэгээд аялсан газруудын тэмдэглэлтэй тухайн жил таашаа аялсан байна. Тим юмнууд одоо нөгөө нэг төлөвлөгч дэвтэр дээр байдаггүй болохоор тэрийг ингээд энэ дээр оруулж өгнө. Миний хувьд бол ингээд маш чухал байдаг байхгүй. Тэгээд тухайн гоё аялсан газруудынхаа сэтгэгдлүүдийг гоё бичээл тэрүүгээр тийшээ явсан чинь ийм сэтгэгдэлтэй байсан. Одоо тэднийг яг хэдүүлээ гоё хийж үзье. Тэгэхээр эхлээд энэ болохоор энийг болохоор жилийн онцлог үйл явдлууд гэжтэй. Үйл явдал. За тэгэнгүүтээ болохоор за энэ дээр болохоор за хүн болгоны мэддэг хувийн хөгжлийн номнуудыг л оруулж байна. Тэгэнгүүт за энэ дээр ингээд хэдүүлээ database үсгээд оруулаад ирэнгүүт энд ингээд шинээр пэйжүүд энэ дотор ингээд